За өдрийн мэндэ. Энэ Сиднейд болон Франкфуртд нээж байгаа шалгуур за та бас гадаад хэргийн сайд баццэг та за Мадридэд Бразил бас нэг шаардлагатай байна гэж ярьж байна. Гадаад хэргийн яам ер нь энэ ерөнхий консулын газар болон элчин сайдын яамыг байгуулахдаа ямар шалгууруудыг авч үздэг юм бол иргэдийн оролцоо, эдийн засаг техникийн хамтын ажиллагаа, эрх зүйн асуудал энийг харьцуулсан дүгнэлт хийж нээдгүү. Яг ямар шалгуураар хаана шаардлагатайгаа тодорхойлдог вэ? Тийм үнэлсэн индекс ч юм уу үнэлгээний систем байж энд нэх ёстой гэж үздэг. За энэ хоёр газар маань бас бусад мужи улсуудаа хариуцж үйлчлэгээ үзүүлэх үү гэдэг асуудлыг нэгдүгээрт асууя. За хоёрдугаарх нь уялдаж байгаа асуудал нь консулын газрууд одоо элчин сайдын яамдад хэвчлэн консулын газрууд ялангуяа иргэддээ үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгэхээр энэ хоёр газар маань цаашдаа гадаад хэргийн яам илүү эдийн засаг худалдаа хамтын ажиллагаа гадаад харилцааны чиглэлээр бас тодорхой хэмжээнд томилогдох боломжтой тийм хуулийн заалтууд байгаа шүү дээ. Тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулах уу? Илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах чиглэлээр ямар бодлого баримтлах вэ гэсэн хоёр асуултыг асууя. За анарагшийн асуултанд хариулъя. Баццэг сайд 5 номер. За бид нар Монгол улсын гадаад харилцаа бүх оронтой дипломат харилцаа тогтоосон. За бид нар бүс нутагтаа болон за бүх твд бас Монгол улсын төлөөлөл байх ёстой гэж үздэг. Тэгээ сүүлийн жилүүдэд бид нар бас гадаад харилцаа идэвхжиж байгаатай холбоотой олон одоо төрийн айлчлууд, албан ёсны айлчлууд, гадаад харилцааны сайдын төвшөнд, ерөнхий сайд, их хурлын дарга, ерөнхийлөгчийн төвшөнд хийж хэрэгжүүлсэн. За мэдээж бүх одоо улстай хийж байгаа харилцаанд үнэлт өгдөг. Цаашдаа харилцаагаа идэвхжүүлэх шаардлагатай улс төрийн болон эдийн засгийн агуулгаар нь харилцаагаа идэвхжүүлэх тал дээр бид нар нэлээд идэвхтэй юм бодлого урт хугацаанд бас боловсруулж ажиллаж байгаа. Энэ утгаараа эхний ээлжинд ямар ч байсан Монгол нөгөө хэлийн чандд байгаа иргэдийн хөдөлгөөн бас их сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байгаа. Энийгээ дагуулад бид нар зарим элчин сайдын яамдууд дээр өнгөрсөн жилүүдэд 5 элчин сайдын яам дээр консул ээлц нэмж байгуулсан. За энэ хоёр ерөнхий консулын газар бол элчин сайдын яам байгаа оронд нэмээд аслагдсан хотуудад иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй байгаа газрууд дээр ингээд консулын газрууд байгуулж байгаа. За мэдээж консулын газар хэдийч 4 орон тоотод бас бүрэн за эдийн засгийн одоо харилцааг хөгжүүлэх, за манай бизнес аж ахуйн нэгжүүдэд туслаж дэмжих, за тухайн бүс нутаг бүс одоо хотууд эргэн тойронд байгаа бүхэл хотуудтайгаа бүхэл төрлийн элчин сайдын яамнаас дутхгүй энэ үйл ажиллагаа өргөжүүлэх ийм зорилготой, ийм даалгавартай ийм чиг үүрэгтэй ажиллана. За бид нар одоо Бразил буюу өмнөд Латин Америкийн орнуудад бид нар одоо ямар ч хэлсэн шатны төлөвлөгчийн газар байхгүй Бразил нээж байгаад хаацсан байдаг. За эдийн засгийн өндөрлөөс болоо за энэ бас одоо бидний олон жилийн хөөцөлтөж ярьж хоёр талдаа дохироод элчин сайдын яамаа байгуулснаг хаасан нь бол бас дипломат харилцаанд нэлээд юм таагүй үйл явдал болсон. Тийм учраас төр хугацаагаар хаацсан байгаа энэ элчин сайдын яамаа эргээд нээж ажиллуулах шаардлагатай гэж үзэж байгаа учраас энийг төсвийн тавиад ингээд Бразил элчин сайдын яамыг дараагийн шатанд оруулахар бэлтгэсэн байгаа. За Мадридад Испанд бол бид нар одоо олон жилийн Испантай харилцах манай аж ахуйн нэгжүүд маш олон одоо хөдөө аж ахуй ялангуяа ноос ноолуурын чиглэлээр мах арь ширний чиглэлээр одоо компаниуд харилцаад ажиллаж идэг. За Испанд бид нар бол байгуулах юм зорилтыг бол олон жилийн хугацаанд тавьсан. Бас л одоо төсөв мөнгөний асуудлаас болоод нээж чадахгүй байсан. За энийг өнгөрсөн жил гадаад сайдын хувьд Испанд айлчлах үеэрээ айлын гадаад яамтай тохироод элчин сайдын яамаа одоо 6 орон тоотод байгуулахаар ингээд тохирсон байгаа. Мэдээж энэ эдийн засгийн агуулгаараа илүү хамтын ажиллагаа нь Испаний хувьд маш чухал байгаа. За Ирландад бид нэр консулын газар байгуулъя. За монголчууд нэлээд олноороо сууршдаг. За консулын үйлчлэгийг аслагдсан учраас авч чаддгүй. Тэгэхээр энэ Ирландад бол консулын газрыг бас одоо судалгаа хийгээд байгуулах энэ боломж нөхцөлийг айлын талтай одоо ярьсан байгаа. За Африк твд одоо манах бас одоо хурдтай хөгжиж байгаа.
За эдийн засгийн хувьд бас хамтарч ажиллах боломжтой улс төрийн ч гэсэн ач холбогдолтой гэж үзэж Африкийн Кени улсыг сонгоод одоо элчин сайдын яам байгуулах боломжийг судлаад тооцоолол за хамтын ажиллагааны чиглэлүүдэд тодорхойлоод тодорхой хэмжээнд яриа хэлцээрийг эхэлсэн байгаа гэдгийг хэлье. За анар гишүүн нэмж тодруулъя. Консулын газар нөхийг бол дэмжиж байгаа. Гол нь нөгөө элчин сайдын яамдын элчин сайд консулын газрын дарга тшээнэр үнэлэлт дүгнэлт яаж өгдөг вэ? Тэхийн тулд нөгөө тухайн газарт элчин сайдын яам консулын газрыг нэгтээ ямар шалгуураар нээдэг вэ? Жишээ нь улс төр мэдээж улс төр гадаад харилцааны шаардлагаар нээж байгаа. Гэхдээ илүү иргэдэд үйлчлэгээ өргөх зорилгоор нээгээд шалгуур тавиад тэрэн дээр үр дүнгийн хэмжилт хийдгүү эсвэл эдийн засгийн хамтын ажиллагаа үүсгэх чин чанараасаа нээдгүү гэдэг шалгуураа анханасаа тавьчих юм бол эргээд тухайн томилогдсон элчин сайд болон консулынхаа үр дүнг дүгнэх болцоотой болох юм байна гэж би бодоод байна. Тэгэхээр тийм шалгуур байдгүй, буцаад тэргүүрээ дүгнэдгүү илүү эдийн засгийн хамтын ажиллагаан дээр суурилсан консулын газраа эсвэл илүү гадаад харилцаан дээр суурилсан консулын газраа гэж нээдгүү эсвэл зүгээр одоо шаардлагатай нэ гэдэг. Дахиад нэг минут өгье. Төрөний нэг асуусан. За Франкфуртд жишээлхэд Франкфуртд байгаа консулын газар Берлинд байгаа элчин сайдын яамтайгаа адилхан Австри, Швейцар гэсэн бүс нутгаа хамрах уу гэдэг асуулт байна. За баярлалаа. За асуултанд нэмж хариулъя. Батцаг сайд 5 номер. За консулын газрууд бол зөвхөн өөрийнхөө хамарж байгаа газар нутгийг л хамарна. Өөр улсыг хамрахгүй. Элчин сайдын яам байхгүй, консулын хэлц байхгүй улс орнуудыг бол тухайн бүс нутагтай хариуцдаг элчин сайдын яамдууд нь хавсран суудаг бүхий л асуудлаар. За шалгуурын хувьд бол элчин сайд нартай сайдын хувьд тусгаалan гэрээ жил болгон байгуулж дүгнэдэг. Эдийн засгийн үзүүлэлт, за үйл ажиллагаа, улс төр бүхэл чиглэлээр нь үнэлэх юм тодорхой үнэлэмжүүд байдаг. Тэрүүгээр нь үнэлгээг нь хийгээд ингээ явдаг. За мэдээж яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой. Давхар дээрээс нь 5 6 залтаар элчин сайд болгонтой гэрээ хийдэг. За тэр үзүүлэлтүүдээр нь жил болгон дүгнэж явдаг. За өнгөрсөн жилийн элчин сайд нарын үйл ажиллагааг дүгнсэн тайлан бол гарсан байгаа. Энийг би байнгын орны гишүүдтэй хөрвүүлэхэд бэлэн байгаа. За зарим асуудал нь мэдээж одоо хаалттай танилцуулагдах учраас энийг гишүүдтэй бас тусгаалаа явуулж болно. За зарим харилцаан дээр бол зарим үнэлгээ жишээлбэл улс төрийн харилцаа болвол маш одоо юу гэдгийг хэмжих KPI шиг ч юм уу одоо тодорхой эдийн засгийн үзүүлэлтүүдээр дүгндэг шиг тийм үнэлгээ бол гардггүй. Үйл ажиллагааных нь үнэлдэг бас үүрийн аргачлал байдаг. За тодорхой үр дүн гаргах боломжтой үзүүлэлтүүдээр нь бол үнэлээд явдаг гэдгийг хэлье. Ямар нэмж өгөх вэ? За баярлалаа. За гишүүд асуулт